Сайн байцгаана уу Жи бэлгэн мэлшиж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ би хамтаа форумд орцгой 2.0 буюу одоо өмнөх хамтаа форумд орцгой цуурлаа. Шинэлэг мэдээллээр, шин сэдвээр, шинээр үргэлжлүүлэх бодолтойгоор та бүхэнтэйгээ би энэ цуурлыг эхлүүлж байна. Энэ цуурлын хамгийн гол онцлог нь бол одоо өөрөөр хэлбэл өмнөх цуурлаас олж авсан мэдээллүүдээ авсан мэдээллээрээ өөрөө өөрийнхөө зорилготой хүрэх өөрийнхөө зорилго руугаа явах гэдэг талаар та бүхэндээ туслах дэмжих мэдээлэл өгөх шугамар би энэ видео хийж байна. Өмнөх хамтаа форумд орцгой гэдэг цуурлаар та бүхэндээ би юу хэлсэн бэ гэхээр нэгдүгээрт энергийн баланс өөрөөр хэлбэл хүн өдөртөө идэж байгаа калорийн хэмжээ, шатааж байгаа калорийн хэмжээ хоёроос шалтгаалж турдаг, таргалдаг гэдэг бүх зүйлээ удирддаг. Өөрөөр хэлбэл хүн өдөртөө шатаасан энерги нь эцсийн энергиээс их байх юм бол хүн дандаа турж байдаг. Хэрвээ илүү байх юм бол таргалж байдаг. Энэ процессыг зөвхөн энергийнхаа балансаар удирддаг гэсэн үг. Тэрнээс биш турах таргалах хоёр зэрэг явагддаггүй. Ягаад тэгэхээр турах нь болохоор одоо глюкагон буюу одоо өөх хайлуулах, өөхийг энерги болгох тийм гормонтой холбоо байдаг. Таргалах нь болохоор инсулин гэдэг гормонтой холбоо байдаг. Тэгээ энэ хоёр нь болохоор хоорондоо холбилцож хүний биеийн процессыг удирддаг гэсэн үг одоо. Ерөнхийдөө энэ цуурлынх нь гол шинэлэг мэдээлэл нь болохоор ер нь өмнө одоо олж авсан тэр мэдлэгээ ашиглаад яг өөрийнхөө зорилго руугаа явах гэдэг талаар та бүхэндээ би энэ цувралыг эхлүүлэе гэж бодсон. Тэгээ өмнөх цуврал дээр өшөө би макро одоо уураг нүүрс ус тос гэж юу юм бэ гэдгээс гадна микро шимт хичээл буюу одоо ямар витамин ямар үед хэрэгтэй байд юм бэ гэдэг талаар бас мэдээлэл өгсөн. Ямар минерал ямар үед хэрэгтэй байд юм бэ гэдэг талаар мэдээлэл өгсөн. Тэгээд хоолоо яаж зохицуулах вэ? Хэдэн удаа хооллох нь зүгээр вэ гэдэг талаар бас видео өгсөн. За тэгээд ерөнхийдөө энэ цуврал хийх болсон гол шалтгаан нь бол бас миний хувийн шалтгаан гэсэн үг. Ерөнхийдөө энийг яагаад хийхээр болсон бэ гэхээр өнгөрсөн жил та бүхэн анзаарсан бах би докторийн ажлыг бичиж байхдаа завсраар нь тэмцээнд оролцоод одоо бас тодорхой хэмжээгээр янз янзын видеонууд хийгээд маш их цаг зарцуулах боломжтой байсан. Харин өнгөрсөн жилийн сүүлээс докторийн ажлыг бичиж төгсөөд тэгээ одоо шинэ ажилд орсноосоо хойш нэлийн ажил ихтэй, зав багтай өөрөөр хэлбэл фитнес гэдэг энэ хобби одоо спорттой тийм их цаг зав зарцуулж чадахгүй болсонтойгоо холбогдуулаад ерөнхийдөө нэлийн хугацаа өнгөрсөн байна. Яг нь ерөнхийдөө бол банк спортоор хичээлсэн. Гэхдээ тогтмол биш. Тэгээд бас хаяа алдагдуулсан ч гэдэг юм уу тиймэрхүү зохиолууд зөндөө гарсан. Тэрнийх нь үр дүн юу юм бэ гэхээр өнгөрсөн жилийн би 8-9 сарын үед нэг 78-аас 80 кг-тай нэлийн булчинлаг байсан. Одоо би бол 72 кг-тэй. Тэгээд ерөнхийдөө бол 8 кг хассан, одоо 8 кг турсан байлаа. Тэгээ мэдээж тэр нь бол нэлийн их өөх булчин янз янзын турсан баг л та. Гэхдээ ерөнхийдөө яг эцсийн эцэст гэж хэлэхэд хамгийн одоо чухал амьдралын чухал зүйл бол зөвхөн булчинлаг одоо тийм маш их маастай булчинтай явах бол одоо хамгийн миний одоо амьдралын хамгийн чухал зүйл биш. Миний амьдралын одоогийн хамгийн чухал зүйл нь бол одоо шинэ ажилдаа үнэхээр сайн ажиллаж амьдралаа одоо эхлүүлэх тэртэл дээрээ би ерөнхийдөө төвлөрч байгаа болохоор спорт одоо фитнес гэдэг зүйлээ хобби маягаар хажууд нь цаг зав гарах юм бол тэрэндээ ашиглаж байгаа гэсэн үг. Тэгээ ингэж ашиглаад ерөнхийдөө шинэ энэ формд орох үедээ та бүхэнтэйгээ хамтран бас надтай адилхан гадуур одоо ажил ихтэй цаг зав багтай байдаг хүмүүс зориулаад видеонуудаа хийгээд та бүхнийг надтай хамтраад фит болцоогоороо хамтраад эрүүл мэндэд анхаараарай гэж уриалмаар байна. Тийм болохоор энэ видео цувралыг гаргая гэж бодлоо. За одоо та бүхэндээ хэлсэн миний хамгийн гол онцлог одоо зорилго бол одоо ерөнхийдөө би 72 хилтэй байгаа. Тэгээд аль болох 75 хил хүртэл буцаагаад жингээ дээшлүүлэх. Гэхдээ дээшлэхдээ маш чанартайгаар өөрөөр хэлбэл ямар ч өөх биедээ хэтрүүлж таргалахгүйгээр аль болох багаар булчингаа дээшлүүлэх. Ерөнхийдөө 72-оос дээшээ багаар өсгөх. Мэдээж 72-оос 75 3 хил булчин бол тийм хурдан өсөхгүй. Тийм болохоор ерөнхийдөө бол би 72 хилээ барих, 72 хилээсээ багаар дээшлэх. Тэгээд ерөнхийдөө бол энэ спортыг эрүүл маягаар өөртөө зориулж ашиглах талаар одоо зорилготой байгаа. Тийм болохоор энэ видео цувралыг хийх болсон гэхүү дээ. За тэгээд одоо та бүхэндээ эхнийхээ дугаарыг төлөвлөж байна. Миний эхний энэ дугаар дээр
би өглөө үлэн дээрээ кардио дасгал хийдэг. Яагаад хийх болсон талаар та бүхэндээ би товч тайлбарлуулна. Тэгээд тэрний дараагийн дугааруудаар та бүхэндээ би бэлтгэлээ гэртээ бэлтгэлээ хийхдээ яаж ямар системтэйгээр хийх одоо би төлөвлөгөө ерөнхийдөө бол гаргацсан байгаа. Би 7 хоногт 2 удаа жимд бэлтгэлээ хийн, 2 удаа гэртээ хийн. Гэртээ хийхдээ би булчингуудаа бас яг л жимд хийж байгаа юм шиг хуваагаад тэгээд баг багаар хэцүү болгох баг багаар хүнд болгох янз бүрийн дасгалуудыг ингээд сонгоод авсан байгаа. Тэгээд та бүхэндээ би мэдээлэлээ видеогоор хүргэх болно. Эцэст нь хэлэхэд бас 100 болж байгаа болохоор ерөнхийдөө турах сонирхолтой хүмүүс их байгаа гэж бодож байна. Тийм болохоор та бүхэнд бас хідэн зөвлөмж өгөхөд турах зорилготой хүмүүс мэдээж өдөртөө шатаасан калори нь эдсэн калориос их байх гэдэг нь ойлгомжтой. Тэрнийг та бүхэнд хэлсэн калорио ерөнхийдөө харж байх хэрэгтэй. Тэгээд үүнээс гадна ерөнхийдөө амьдралын хэв маягтаа хідэн дүрмүүдийг өөртөө тавих хэрэгтэй. Нэгдүгээр дүрм нь хөдөлгөөнтэй байх. Юу гэсэн үг юм бэхээр ерөнхийдөө аль болох цаг зав гарах юм бол боломж нь гарах юм бол баг зэрэгч гэсэн зүгээр алхах, гадуур зугаалах, салхинд гарах. Ерөнхийдөө аль болох диван дээр хөвтөд байхад болох хэрэгтэй гэсэн үг. Тэгээд үүнээс гадна жишээлбэл ямар юм байж болох юм бэ гэх юм бол найз нөхдөйгөө уулзах гээд гарахдаа 1 км-ээс багын хэмжээтэй байх юм бол ерөнхийдөө аль болох алхаж очих. тэргүй Монголын зам дээр төвчрээд явж ясны оронд алхах юм бол угаасаа би энд ч ирүүл нөгөө талаасаа таныг турах таныг гойлог формд ороход их тусална гэж хэлмээр байна. Тэгээд үүнээс гадна бас нэг юм хэлэхэд би бол ерөнхийдөө 5 давхраас доош давхрууд руу дандаа шатаар явдаг, хизээж лифт ашигладаггүй. Тэр нь бол бас л калори шатааж байгаа, булчингаа ажиллуулж байгаа, булчингаа цусныхаа эргэлтийг сайжруулж байгаа тал дээр би энэ байн тустай байдаг болохоор та бүхэн дамжаад ихэд ерөнхийдөө лифтийг аль болох ашиглахгүйгээр өөрийгөө хөдөлгөж сураарай. Өөрийгөө хөдөлгөж байвал хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгээ хоёр дахь зөвлөмж нь болохоор аль болох чихэр орсон зүйлүүдээс аль болох багаар идэж сурах. Өөрөөр хэлбэл элсэн чихэр янз бүрийн тийм үйлдвэрийн процесс давсан элсэн чихэр ихтэй бүтээгдэхүүн, жуус, ундаа янз бүрийн юмнаас аль болох хол явах хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Гурав дахь нь бол бодож ялангуяа 100 болж байгаа болохоор хангалттай хэмжээгээр шингэн уух ус эсвэл ногоон цай, хар цай аль болох их хэмжээгээр уувал зүгээрээ. Их хэмжээгээр нэг дор их хэмжээгээр биш. Ерөнхийдөө жишээлбэл тийм нэг дүрэн байдаг. 1 литр ус нь 20 кг-тай харьцаатай. Өөрөөр хэлбэл 60 кг-тай хүн өдөртөө нийтдээ 3 литр шингэн уусан байх хэрэгтэй. 3 литр ус уусан байх хэрэгтэй гэж хэлдэг. 80 кг-тай дүрмж гэдэг юм уу тийм тал дээр аль болох 100 болж байгаа болохоор бас ус шингэнээ сайн ууж байгаарай гэж зөвлөмөр байна. Тэгээд дөрөвдүгээр зөвлөмж нь болохоор аль болох калори багтай ихээр идэж сурах. Калори багтай хүнсэх юм бол жишээ нь бүх төрлийн ногоон өнгөтэй ногоонууд паприка, брокколи, хаш янз бүх төрлийн ногоон өнгөтэй ногоонууд бол калори маш багтай. Өөрөөр хэлбэл 500 г брокколи гэдэг чинь бол нэлийн их зүйл. Тэр нь бол зөвхөн 150 калоритой байдаг. Тэгэхээр тийм 500 г брокколиг 500 г төмөстэй идэх юм бол энэ нь нийтдээ ерөнхийдөө 600 калори хэмжээтэй ч энэ бол та бол энэс өдөржингөө татгалан явна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө аль болох тийм калори багтай хүнсээс аль болохоор ихийг идэж гизээ дүүргэж татгалан байж нөгөө талаас турахад калори багтай болохоор амархан болно гэсэн үг. За та бүхэндээ эдгээр хэдэн зөвлөмжийг бас өгье гэж бодлоо. Тэгээд дараагийн видеонуудаа ерөнхийдөө бэлтгэлийн видео гэж та бүхэндээ би харуулсан бэлтгэл дээр яг гэртээ ямар бэлтгэл, ямар дасгалыг ямар системтэй хийж байгаа гэдэг талаас та бүхэнд харуулна. Тэгээд ерөнхийдөө би ажилдаа бол ерөнхийдөө хоолоо дандаа өөрөө авч явдаг. Өөрөө гэртээ бэлтжээд авч явдаг. Тэр талаар бас та бүхэнд харуулж болно. Тэгээд авч явахад бол үнэхээр авсаархан юм саунд хийгээд сүнхэндээ хийгээд яг авчихваа ажил дээрээ 12 цагт өдрийнхөө хоолыг иддэг. Тэгээд 4 цагийн үед дахиад баг зэрэг хоол иддэг. Тэрнийг энд авч явдаг. Тэгээ үүнээс гадна ингээд формд орох буюу өөрийнхөө формыг шалгах, би ямар формтой байгаа юм бэ гэдэгт шалгах талаар бас нэг видео хийн. Тэр дээр жишээлбэл энийг ашиглаж энэ нь болохоор яг 7 биенд 7 өөх суудаг 7 цэг байдаг. Тэр дээрээс яг өөхнийг арьсныхаа зузааныг хэмжээд тэрнээсээ шалтгаалаад хэдэн килограмм өөх бидэд хийж явж байгаа юм бэ? Хэдэн хувийн өөхний онцлогтой байгаа гэдгийг
бас шалгана. Тэрнээс үндэслээд ерөнхийдөө калорийн хэмжээг шалгана гэсэн үг. Би бол хувьдаа ясан одоохондоо 72 кг байгаа. Энэгээр сүүлд шалгаж байхад миний өөхний хэмжээ бол нэг 10-аас 12% хооронд байсан. Тэгэхээр ерөнхийдөө 10%-д одоо хамгийн доор нь 10% гэж бодлоо хэд биедээ 7 кг өөх тээж явж байгаа гэсэн үг шүү дээ. 72 кг-аас харах юм бол тэгээд миний зорилго бол одоо өөхөө аль болох багасгах. Тэгсэн мөртлөөс жингээ бууруулахгүйгээр одоо булчингаа нэмэх, өөхөө хайлуулах тал дээр ажиллах. Тэр талаас яг хамгийн гол нь 7 хоногт юм эсвэл 2 хоногт нэг удаа форм өөрийнхөө биеийнхээ формыг шалгаад яг миний бие яг хэдэн килограмтай байна, яг юу хийгээд байгаа юм бэ гэдгийг сайн шалгаад тэгээд калорийн хэмжээг тэрэндээ тааруулах гэсэн үг. Одоохондоо нэг 2500-аас 2600 калориор ерөнхийдөө энэ бэлтгэл одоо энэ хоолтой эхлэн тэгээд энэ хэр ихтэж байна уу багтаж байна уу гэдгийг яг тэгээд жингээ болон энэ форма шалгаснасаа болоод гарч ирнэ гэсэн үг. За та бүхэнд амжилт хүсье. Өглөөний мэнд. За ингээ өнөөдөр 6 сарын 11 буюу одоо бүтэн сайн өдрийн өглөө 7 цаг болж байна. Гадаа нартай хөдөлгөөн багтаа яг гадаашаа гарч удаг кардио дасгал хийхэд маш таарах үе байна. Тэгээд тэрнийг хийх юм та бүхэн бас тодорхой хэмжээний хэдэн мэдээлэл өгье гэж бодлоо. Ерөнхийдөө өглөө өлөн дээрээ ялангуяа хөнгөн кардио хүнд хурдан гүйл биш маш хөнгөн одоо удаан 30-аас 45 минут алхад хийх юм уу эсвэл баг зэрэг хөнгөн гүйл хийх нь яг одоо биеийн турах процесс, биеийн өөхний шатаалтын процессыг маш ихээр дэмждэг. Энэний талаар яагаад тэгэхээр товч дурдах юм бол одоо биеинд инсулин гэдэг одоо биеинд цусны хэмжээ тэгээд цусны хэмжээнээс болоод инсулин гэдэг гормон нь болохоор өглөө босоод өлөн дээр маш бага байдаг. Бидний хэрэгтэй одоо өөхөө хайлуулах гормон болохоор глюкагон гэдэг гормон байдаг. Тэрнийг бүгдээрээ сайн ялгаруулахын тулд өглөө өлөн дээр хөнгөн хөдөлгөөн хийх хэрэгтэй. Одоо хүнд хүчээр бэлтгэл хийх бол ондоо хөнгөн хөдөлгөөн гэхээр одоо би гараад 30-аас 45 минут гадуур хурдтайгаар алхаж байгаад орж ирж болно, эсвэл хөнгөн гүйж байгаад орж ирж болно. Гадаагаараа та бүхэндээ би яг хурдаа яаж зүг сонгохоо бас товч хэлье. Тэгээд иймэрхүү кардио маягийн дасгал хийх гэж өглөө өлөн дээр гарах чаг дээр ялангуяа Power Boost, креатин хоёрыг холиод одоо Power Boost-ээс уудаг хэмжээгээр нь 2 халбыг тэгээд нэг томхон халбаг креатиндээ холиод уучаад гарч байгаа. Энэ болохоор ерөнхийдөө бэлтгэл хийж байхдаа булчингаа энерги болгож хатаахгүй, булчингаа хамгаалах талаас туслана гэсэн үг. Тэгээд үүнээс гадна давхар би өглөө болгон сайн сэргийг байхын тулд нэг аяг хар кофе уудаг. Кофе нь болохоор бас ерөнхийдөө өглөө бэлтгэл хийхэд бас өөхний бодисын солилцоог дэмждэг гэдэг нь бол бас шинэлэг ухаанаар батагдсан зүйл л дээ. За ингээд хамтаа формд орцгоё 2:0 буюу одоо ерөнхийдөө мэрэгжлийн гэх биш хобби маягаар хичээлдэг, ажил ихтэй бэлтгэл хийх цаг зав багтаа байдаг хүмүүстэй зориулсан энэ видео цуурлынхаа эхнийхээ видеог одоо ингээд эхлэе. Энэ нь болохоор өнөөдөр ингээд кардио хийх, өөхнийхөө бодисын солилцоог өглөө өлөн дээрээ бэлтгэл хийж одоо кардиогийн бэлтгэл хийж яаж идэвхжүүлдэг вэ? Хэр их хурдан гүйх шаардлагатай вэ? Зарим хүмүүс нь кардио хийхээр маш хурдан гүйх хэрэгтэй гэж ойлгоод одоо өөхөө хайлуулгаар сайн хөлдрөх хэрэгтэй гэдээ маш хурдан гүйж одоо бие зовоодаг, тэгээд тэгингээ масс алддаг, одоо ялангуяа булчингийнхаа хэмжээг унгаадаг, булчингаа нураадаг, тиймэрхүү зүйл их болдог болохоор аль болох булчингаа сайн хамгаалаад зөвхөн өөхнийхөө бодисын солилцоог идэвхжүүлэх талаар ерөнхийдөө нэг ихнийхээ видео хийе гэж бодлоо. За ингээд бүгдээрээ гадаа уулзцгаая. За ингээд гадаа гарч ирээд байж байна. Гадаа үнэхээр сайхан дулаахан нартай гоё өдөр байна. За одоо ингээд кардио бэлтгэл хийхдээ анхаарах хамгийн гол зүйл нь болохоор хитрхи өлөн дээрээ гүйж байгаа болохоор хитрхи хурдан гүйж болохгүй. Хитрхи хурдан гүйх юм бол ялангуяа бид нэр булчингаа энерги болгож хувирах одоо булчингаа алдах. Үүнээс гадна одоо эсэн чихрээ шатааж эхлэх тэр процессууд нь их дэмжигдэнэ. Тийм болохоор булчингаа шатаахгүй тулд процесс одоо өөхөө хайлуулах процесс буюу одоо бета оксидation буюу одоо өөхний эрсэлдүүлэлт гэдэг тэр процессыг хангахын тулд бүгдээрээ
удаан. Гэхдээ бас хэтэрхий удаан гүйж болохгүй. Хэтэрхий удаан алхаж болохгүй. Ерөнхийдөө зүрхнийхээ цохилтыг 110-аас 130-ийн хооронд барихаар тиймэрхүү хэмжээтэйгээр байх юм бол өөх хайлуулалт одоо өөхөө энерги болох өөхөө эсэн чихэр болгож хувиргаж ашиглах тэр процесс маш их дэмжигддэг гэдгийг нь батлагдсан. Тэгээ яаж 110-аас 130-ийн хооронд хэлбэлзүүлэх юм бэ? Одоо хүн болгон зүрхний цохилт хэмждэг тийм аппарат одоо биендээ байлгахгүй гэдгийг байлгадаг нь одоо ойлгомжтой. Тийм болохоор ерөнхийдөө алхахдаа нэг одоо 4 алхам хийхдээ нэг амьсгалаа гаргах. Тэгээд 4 алхам хийх үедээ амьсгалаа татах тийм хэмжээтэйгээр алхах юм бол хүн яг өөхөө хайлуулах процесс нь яг явагдчихийдэг зөв хэмжээстэй хурдтай явж байгаа гэсэн үг. Тэгэхээр хурдаараа зүрхнийхээ цохилтыг бүгдээр одоо яг зүрхнийхээ хэлбэлцлийг 110-аас 130-ийн хооронд аваач хүргэнэ гэсэн үг. Одоо тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо хурдаараа гэдэг нь би одоо нэг амьсгал авах үедээ 4 алхам урагш байгаа энэ өөрөөр хэлбэл ингээд 4 алхам хийхдээ амьсгалаа авч байгаа. Тэгээ 4 алхам өөрөөр хэлбэл яг ингээд хурдаа болох хэрэгтэй. Тэгэхээр 4 алхам хийх нэг амьсгал авахдаа 4 алхам урагшлах, нэг амьсгалаа гаргахдаа 4 алхам урагшлах буюу одоо тэр хэмжээтэйгээр ингээд алхаад тэгээд зөв амьсгалах юм бол яг өөхний хайлуулалт хийх процессын явагдах биеийн одоо хурдад сайн яг таарж байна гэсэн үг. За дахиад харуулъя. Өөрөөр хэлбэл би нэг урт амьсгалыг 4 хуваагаад тэгээ 4 алхамтайгаа яг тааруулаад байгаа гэсэн үг. Гэтэ ерөнхийдөө та бүхэн анзаарах хэрэгтэй нэг амьсгал татахдаа 4 удаа алхам урагшаа хийх, нэг удаа амьсгалаа бүтнээр нь гаргахдаа 4 удаа алхалт урагшаагаа хийсэн байх шаардлагатай гэдэг нь та бүхэн ойлгосон байх гэж бодож байна. За ингээд кардио алхалтаас орж ирчээд байж байна. Нийтдээ нэг 45 минут хөнгөн алхачаад ирлээ. Нэг ятар тийм ядрахгүйгээр орж ирлээ. Одоо та бүхэндээ би өглөөнийхөө цайгаа харуулъя. Ерөнхийдөө өглөөний цай маань одоо тэмцээний бэлтгэлтэй байх үедээ эсвэл одоо би хамтаа формд орцгой нэг дээр харуулснаас нэг тийм ялгаатай биш. Та бүхэн одоо анзааруулахад миний хэрэгж байгаа зүйл бол энэ Ovios байгалийн гаралтай одоо ямар ч тийм эсэн чихэр ороогүй тийм Ovios. Одоохондоо би нэг 50-аас 60 грамм Ovios ашиглаж байгаа. Ерөнхийдөө калори яг хэмжээд одоо 50-60 грамм хэгтэж байна уу багтаж байна уу гэдгээ тэгээ яваанда бас өөрчлөх баг. Одоохондоо бол ерөнхийдөө нэг 60 граммтайгаа тэгээд Powerway урагнасаа 28 30-35 грамм хавцаа. За ингээ өнөөдөрт ингээд энэ болно. Энийг хойлоод одоохондоо нэг тэмцээний бэлтгэл одоо эсвэл хэтэрхий тийм турах гэж одоо хичээж байгаа биш болохоор энийг би сүүтэй хойлоод идэн. Тэгээд идэхдээ бас нэг ширхэг жимс өнөөдөр идэн. Өглөөний цайндаа тэгээд өшөө 3 чансан өндөг иднэ. Энэхийдээ бол уураг ихтэй тэгээд нүүрс ус ихтэй нэг өндөг маань унчлаа. Гэхдээ чансан болохоор хэлдэг асуудалгүй байлаа. Тэгээ ерөнхийдөө өглөөнийхөө цаг ингээ одоо уучаад тэгээ өдрийн цаг хүртэл 4 цаг нэг их мэдхгүйгээр хөнгөн бас гадуур дотор орох ажиллаа зохицуулаад тэгээд өдрийнхөө хоолнд орно. Өдрийн хоол маань ерөнхийдөө 150-аас 200 г дахианы цээжийг 50 г одоо 50 г нь хуурай будаан 50 г будаа ядан тэр нь 50 г нь хуурай жин гэсэн үг. Тэгэхээр чансны дараа ерөнхийдөө 100 г жинтэй байна гэсэн үг. Тэгээд тэрнийг давхар ерөнхийдөө брокколи болон янз янзын тийм ногоотой иддэг. Тэр нь болохоор ялангуяа ходоодонд ямар нэгэн төвчрөл үүсэхгүй цэвэрлэх янз янзын үүсгээд болохоор дан гэдэг одоохондоо идж байгаа нь ингээд хөлдөөцсөн брокколи гэдэг байгаа. Ерөнхийдөө хөлдөөцнийг жирийг аваад шууд идсэн болно. Эсвэл жирийн шинэ брокколи худалдаж аваад хэрчээд хөлдөөчөөд яг тэгээд хэрэглэх үедээ гаргаж ирээд хэрэгсэн ч болно гэсэн үг.